Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та нартай шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв шүлгэлсэн зохиолын утга, агуулга, бүтэц. Тэгэхээр бүгдээрээ яруу наргийн зохиолын утга, бүтэц, хэлийг задлан шинжилж агуулгыг нь ойлгож авцгаая. За юунд түрүүнд бүгдээрээ яруу наргийн зохиолын онцлогийг мэдж авцгаая. За яруу найраг гэдэг бол үгээр бүтээсэн урлаг бөгөөд хүний сэтгэл мэдрэмж, үзэл бодлыг хэмнэл, дүрслэлийн хэлээр илэрхийлдэг. За уран зохиолын төрөл юм аа. Яруу найргийн гол зорилго нь уншигчд гүн сэтгэл төрүүлэх, ухааруулах, гооцон таашаал өгөх явдал байдаг. За иймийн учраас дараах онцлогуудтай үг бүхэн нь зохиогчийн хувийн мэдрэмж, сэтгэлийн дотоод ертөнцийг тод томрон илэрхийлдэг. За тэгээд цөөн үгээр гүн гүнзгий утгыг илэрхийлдэг. За хэмнэл, толгой холболт, авианы давталт зэрэг хэлний хөгжимлөг элементүүдийг ашигладаг. За тэгээд зөөрлөл, адилтгал, бэлэгдэл, хүншүүлэл зэрэг уран төрслийн хэрэгслүүд өргөн хэрэгэлдэг. За яруу найргийн төрөл зүйлийг Эрдэмтэн судлаач Нандин Бэлгийн их зохиолыг задлан шинжлэх арга зүйн номонд дараах 4 төрөлд багтааж үздэг. За үүнд туйлсын, уянгын, сургаалын, жүжигийн гэж 4 ангилдаг. За тус бүрийн онцлог гэхээр туйлсын яруу найраг бол үгийн урлагийн туйлсын төрөлтэй холбоотой бөгөөд нэгэн үндэстэн болон хот улсыг үндэслэгч Алдар Суут Баатрийн хувь заяаг алдаршуулдаг. За уянгын яруу найраг болохоор лир хөгжмийн аялгуунд дуулан уянгалах яруу найрагаас гаралтай бөгөөд өргөн утгаараа хувь бодгалын болон хам олны сэтгэлийн хөдөлгөөнийг илтгэдэг яруу найраг. За сургаалын яруу найраг болохоор голдуу заан сургах үүрэг бүхий, ёгт үлгэр, шог, шүлэг зэрэг 90 цагийнхны зан суртахууныг шүүмжлэлт хараагаар харсан шинэ ертөнцийг танин мэдүүлэх зорилго агуулсан байдаг. За харин жүжигийн яруу найраг бол шүлгээр бичсэн эмгэнэлт болон хошин зэрэг театрын бүх жүжиг энд хамаардаг бахнэ. За тус бүрийн жишээг дэлгэцэнд харуулсан байна. За та бүхэн жишээнүүдийг бичлэгээ зогсоогоод уншиж үзээрэй хүүхдүүдээ. За дараагийн онцлог болохоор яруу найргийн хэлний онцлог гэж. Үүнд нэгдүгээр дүрслэх ур маяг. Тэгэхээр яруу найргийн хэл нь энгийн хэлнээс ялгаатай нь сэтгэлийн хөдөлгөөн, дүрслэл, хөгжимлөг чанарыг эрхэмлдэг. За дүрслэх ур маяг болохоор энэ нь зохиогч үгэнд шин, дал дутаг оруулах замаар сэтгэлд хоногшин дүр төрх бүтээх арга юм. За хөгжимлөг чанар нь болохоор шүлгийн, авиа, дуудлах, хэмнэлэн мэдрэмжийг улам хүчтэй дамжуулдаг. За үгийн сангийн онцлог болохоор яруу найрагт ердийн үсийг ч хүчтэй утгатай болгож ашигладаг. За зохиогчийн хувийн мэдрэмж, хандлагыг илэрхийлэх үгс голлдог байна. За дэлгэцэнд нүүдлийн цай гэдэг шүлэг байна. За 12 дугаар ангийн агуулгад байдаг те, та бүхэн уран зохиолын хичээлээр уншсан бах. За нүүдлийн цайн дээр бэлэгдлийн утга байна. За энэ бол зөвхөн уу хундаа биш, нүүдэлчин, туршламтгой зан хүндлэл, сэтгэлийн дулаан болон буцах замгүй амьдралын урсгалыг бэлэгддэг. За тэгээ хүншүүллийн дүрслэл байна. За цайг уудал гэж ярьж буй мэт дүрслэл нь энгийн үйл явдалд ам оруулан дотн уур амьсгалыг бий болгожээ гэж. За тэгээд адилтгал байна. Нүүдлэн өнгөрч буй хүмүүсийг угтах үйлдэлийг Баатрийг угтаж буй мэт адилтгасан нь их хүний сэтгэлд нүүдэлчдийн нэр хүнд, хүндлэл, үн цэн хэр өндөр болохыг илэрхийлсэн гэж. За шүлэгт тодруулсан үгсийг хараарай. Оргинд хөөрцөглөж хийцлэв. Монгол ахуй цайны соёлтой холбоотой өрмөц үгийг шүлэгт ашиглаж илүү амьд болгожээ. За энэ зэрэг яруу найргийн зохиол бүтээлүүдийн ялгаа байна. За мөн хэлний онцлогоос харвал энэ ба уу авианы нагтлалт нь нүүдэл болон цайны тасралтгүй үйл явцыг харуулсан. За тэр шар өнгөөр тодруулсан үгс болохоор төгсгөлийн ижилсэх авиа буюу сүүл холбож шүлгийн мөрийг уялдаа холбоотой тогтвортой хэмнэлтэд болгож уншихад уянгалаг болгожээ. За ийм онцлог зүгээр нэг шүлэг дээр аваад үзүүл юм байна хүүхдүүдээ. За тэгээд өөр бусад зохиол бүтээлүүдийг бас судлан шинжилээд онцлогийг ялгаж үзээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа хүүхдүүдээ.